Сайн байцгаана үзэгчдээ. Өнөөдөр хичээлийн шинэ жилийн эхний өдөр байгаа. Тэм учраас үзэгч та бүхэнтэй уулзуулахаар студиудтэй бид нэгэн эрхэм багшийг урьж ирүүлээд байна. За өнөөдөр бидний урилгаар үзэгч та бүхэнтэй ярилцахаар студиудтэй хүрэлцэн ирсэн зочноо танилцуулъя. За хөдөлмөрийн гавьяаны Улаантүгийн одонд нийслэлийн 1-р сургуулийн бага ангийн багш Алтан Гэрэл бидний урилгаар өнөөдөр манай студиуд ирлээ. Танд баярын мэнд төргий. Өнөөдөр бол багш сурагчдын баярын өдөр шүү дээ, тийм ээ? За баярлалаа. Мөн энэ телевизийг үзэж байгаа мянган эрдэмтэн багш нар, сурагч оюутнууд, за ялангуяа шинээр сургуульд илсэн орж байгаа сурагчид одоо энэ эрдмийн баярын мэндийг бас хүргье. За өнөөдөр та бага анги одоо 1-р ангид орж байгаа хүмүүсийг хүлээн авсан байна. Энэ тэгэхээр таны одоо 7 дахь удаагийн элсэлтэй одоо авж байгаа ийм одоо тохиолдол гэсэн. Тэгэхээр өнөөдөр бас ер нь одоо хичээлийн эхний өдөр хүүхдүүд шаггүй уйлцаадаг шүү дээ. Таны ангийнхаа ер нь ямар хөө байсан бэ? За өнөөдөр бас хүүхдүүд минь баярлсан өдөр. За баярлаад бүх юм бас шинэ орчинд ирээд одоо юу болох юм бол гэсэн байдалтай л хүүхдүүд өглөө эртлэн босож цэцгээ бариад бэлдэж ирсэн байна. За тэгээд хүүхдүүд гадаа байгаа зарим хүүхдүүд уйлж байсан. Миний ээж хаа байна гэл. Тэгээд сургууль дотор ороход нэг нь уйлахаар дагаж уйлаад ангидаа ороод харин багш нь тайлбарлаад багштайгаа ярилцаад ирэхээр уйлахаа болсон. Яг тэр үед бас олон телевизийн хүмүүс ирээд тэр уйлж байгаа хүүхдүүдээс их ярилцлага аваад байлээ. Тэгээд тэр хүмүүстэй ярилцаад хүүхдүүд минь тайвшраад тэг хичээл минь их сайхан болоод өнөөдөр их хичээлийг дуусгаад л ирж байна да. Танай анги хэдэн хүүхэдтэй вэ? Одоо нөгөө сургууль цэцэрлэгийн хүрэлцээ бага учраас ерөнхийдөө ачаалагдсан байна. Яг гэвэл 1-р сургуулийн хувьд хүн болгон гэлтөө одоо маш олон хүн хүүхдээ 1-р сургуульд төгсдөг шүү дээ. Энэ нөгөө эргээд нөгөө чанарын сургуулийн чанартай нас холбоотой байна. Одоо манай анги өнөөдрийн байдлаар одоо 60 гаруй хүүхэдтэй хичээл эхэлж байна. За хүүхдүүд маань бас ангиа олохгүй бодилсон хүүхдүүдээ өнөөдөр бас өчрийн олоод өгчлөө. За тэгсэн ч гэсэн хүүхдүүд маань олуулаа байх тусмал хөгжилтэй, инээд баясгалтай сайхан хичээлүүд өгсө болдог л доо. Өнөөдөр ямар хичээл орсон бэ гэж таны сонирхож асуумаар. Өөрөөр хэлбэл эхний хичээл одоо шууд өсөг үзэхгүй хүүхдүүдийн гар хөлийг зөвшөөрүүлэх ч юм уу. Одоо жишээл 9 сарын 1 хүүхдүүдийн хувьд 6 настай хүүхдүүдийн хувьд ямар одоо хичээлээр эхэлсэн бол? За өнөөдөр хүүхдүүдтэйгээ сургуульд орсон тухай. За тэгээд өнөөдөр ямар хичээл орох бүх юмнуудын танилцуулга өглөө Монголын нууц товчоноос танилцуулсан ерөнхийлөгчийн хичээлийг бид нар бас үзлээ. Хүүхдүүд маань зарим нь ерөнхийлөгчийг мэддэггүй бас хүүхдүүд байгаа. За тэгэл бүх сургуулийнхаа дүрм журамтай танилцаал өнөөдрийн хичээл мэнд болсон да. 6 настай хүүхдүүдийг сургуульд ороход нь одоо та авч байгаа тохиолдол 2 дахь удаагийн тохиолдол нь энэ жилийнх байгаа гэсэн тийм ээ. Тэгэхээр ер нь 6 настай хүүхдүүд сургуульд орохын онцлог нь юу байна вэ? 8 настай хүүхдээ 6 настай хүүхдээ харьцуулахад яг ямар ялгаа танд харагдаж байна вэ? 8 настай хүүхдүүд маань хичээл язааны сургуульд ороход бэлэн болчихсон. Тэгэл бүх юмыг багшийн зааврын дагуу хөнгөн хийдэг байсан. За одоо 6 настай хүүхдүүд маань хичээлийн хэрэглэл гаргах, цүнхээ авч явахаас эхлээд төртдгэлтэй. Гэсэн ч ихсэн маш их сэргэлэн, ахвалжтай, хүний хэлсэн юм айгу хурдан тогтоодог, хурдан мартдаг, их хөдөлгөөнтэй, тогтворгүй тийм байдаг л да. За тэгээ тэр болгоныг л одоо бид нар даган шивтэй. Ямар л байна уу? Гөөлгөөл инээвэл инээгээл одоо уйлах гал байдаг шүү. Хүүхдүүд ер нь одоо хэр хурдан зөвшөөрч одоо хэр хурдан орчиндөө дасах вэ? Одоо бол 15 хоног буюу 3-7 хоног ингээд бэлтгэл үе энэ маань сургуулийн орчинтой танилцах, багштайгаа сургуулийн дүрм журамтай танилцах юм хичээл байдаг. Хичээл эргэлэлтэйгэж харьцаж сурна. За энэ үед л бид нар одоо сурах зорилго бэлтгэлийг хангана. Энэ бэлтгэлийг маш сайн хийж өгөх юм бол цагаан толгой үеийг бол сайн давж чаддаг. Хизэнээс үсгээ үздэг юм бэ? 6 наснууд нь. Бэлтгэл үе дуусаа цагаан толгойн бэлтгэл үе рүү орно 35 цаг. За үүний дараа л үсгээ үзэж эхэлнэ дээ. Тэгэхээр бүтэн жил үзнэ гэсэн үг. Тийм байна тий. Өнгөрсөн жил та 6 настай хүүхдүүдийг аваад төгсгөөд одоо бага ангийн төгсгөөд дунд анги руу оруулчихсан байгаа. Тэдгээр хүүхдүүдийг та хараад ер нь яг дотор ямар дүгнэлт хийжсэн бэ? 6 настай хүүхэд 1-р ангид ороод 4 жил сураад 5 жил сураад дунд анги руу орж байгаа тий.
эргээд ингээ харахад 8 настай хүүхэд дунд анги руу орж явах үе тэр хоёрын харьцуулахад ямар ялгаа яг байна вэ? За стандарт цөм хөтөлбөрийн хувьд бол ялгаатай байгаа л да. Тий. Тэгээд ачаал даах чадвар бас жоохон тотмог 6 настай хүүхэд. 6 настай хүүхдүүд маань за тэгээд их хөдөлгөөнтэй байдаг гэж хэлсэн тийм ээ. Тийм. Хөдөлгөөнтэй байсаар байгаа л ерөнхийдөө тэр чигээрэл дунд анги руу орж ин да. Ерөнхийдөө нөгөө сүүлд боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа энэ хөтөлбөрийг харахаар илүү нөгөө хүүхэд бүрийг хөгжүүлэгч гэдэг юм уу? Эсвэл тоглох аргаар нь тий хүүхэд 6 настай хүүхэд илүү тоглох туфтаа учраас тэр аргаар нь одоо мэдлэг олохыг зорж байгаа гэсэн ийм агуулга хөтөлбөртөнд тусгасан гэж ярьж байсан. Тэр та яг өдөр тутам одоо хүүхэд шугсан тэр их өргөөнд байгаа багшийн хувьд яг ямар арга барилаар хэрхэн яаж ажиллаж байна вэ шинэ хөтөлбөрийн дагуу? За хүүхэд болгоныг л хөгжүүлэе гэж боддог л доо. Зөвхөн хичээлээр биш бусад уралдаан тэмцээн, олимпиад за тэгээд бүх хичээлээр нь хүүхдүүдийг хөгжүүлэе гэж боддог. За одоо шинжилсэн цөм хөтөлбөрөөр бол хүүхэд бүрийг хөгжүүлэе гэж байгаа. Тэгэхээр хүүхэд болгоно юуны төрөн зан төлөвийг судлаад тэр хүүхдэд сайн зан чанар төлөвшүүлэе гэж бодож байгаа. Сайн зан чанар төлөвшүүлэх ажил маань бүх хичээлүүд дээр явагдаж болно. За бас ном хөтөлбөр, авиас хөтөлбөр гэж хэрэгжиж байгаа. За эднэр дээр ч гэсэн сайн зан чанартай хүүхэд болгочвол энэ хөтөлбөрүүд маань бусад хичээлүүдэд тэр хүүхэд маань маш их сайн суралцдаг л гэж бодож сайн зан чанар төлөвшүүлэхийн тулд ажиллаа эхэлж байгаа. За одоо 1-р ангид өнөөдөр жишээлбэл 6 настай хүүхдээ өгсөн эцэг эхчүүд олон байгаа. Тэр эдгээр эцэг эхчүүд ер нь 1-р ангид орж байгаа хүүхдтэй яаж туслах хэрэгтэй гэдэг юм бол яаж одоо хүүхдтэй харилцах хэрэгтэй гэдэг юм бол өмнө нь хүүхдийн цэцэрлэгийн насны байсан бол одоо сургуулийн насны сурагч боллоо шүү дээ. Тэгэхээр эцэг эхчүүд харилцаан дээр юг анхаарах хэрэгтэй гэдэг юм болоо. Та ер нь эцэг эхчүүдээс юг хүлээдэг вэ? За одоо 1-р ангид орж байгаа хүүхдүүдийн эцэг эх нь адилхан л бас 1-р ангийн л юм шиг байдаг байхгүй юу. Тийм учраас одоо багштай хамтарч маш сайн ажиллах хэрэгтэй. Хүүхдийн талаар багшаас өдрө болгон мэдээлэл авч явах хэрэгтэй. Болж байгаа болохгүй болгоныг сонсож явах хэрэгтэй. Ингээд л өдрө болгон л багштай харилцах хэрэгтэй л гэж. Тэгээ сургууль дээр болж байгаа бүх зүйлээ мэдээлэл авч явах хэрэгтэй л гэж зөвлөндөө. Зарим эцэгчүүд хүүхдүүдтэй үсгийн заагаад өчгсөн, тоогийн бас цээжлүүлчихсэн, баг ингээ гарын зөвшөөрлөлт дасгал хийлгээд өчгсөн 1-р ангид оруулж байгаа тохиолдлууд байдаг шүү дээ. Тэгэхээр энэ ер нь багшаа зөв үү? Аль эсвэл хүүхдийг яг тухайн одоо насанд нь л юу сурах хэрэгтэй, тэргээр нь сурах хэрэгтэй юм уу? Уншаад бичээд сурчсан хүүхд 1-р ангид орох нь илүү амар гэдэг юм уу? Аль нь одоо зөв юм болоо? Та юу гэж энэ дээр хэлэх вэ? 7 настай 8 настай хүүхдүүд бол уншдаг хүүхдүүд их олон орж ирдэг байсан. Зарим ч бүр дөржинд л уншдаг тийм хүүхдүүд орж ирдэг байсан. Одоо 6 настайд бол их сайн уншдаг хүүхдүүд бас орж ирэхгүй л байна л да. Тэгвэл бүгдөө ижил төвшөнд байхад бол сурахад амар байдаг. Нэг хэсэг нь их сайн уншдаг, зарим нь уншдаггүй, зарим нь дунд зэрэг уншдаг ч юм уу. Тийм болохоор бид нар тэрийг нэг хүн шиг болгож нэг удирдах явахад бас бэрхшээл байдаг байхгүй юу? Бүгдөө ижилхэн уншдаггүй орж ирэхээр бүгдөөрэнд нь ижил зүйлийг зааж ижилхэн нэг төвшөнд авч явахаар уулна. Тэр амар байдаг л та. Багш нарт бол одоо жишээлбэл сургалтын яг гол агуулга нь гэвэл 1-р ангид одоо юу үзээд хүүхэд 1-р анги төгсөхдөө юу эзэмшчихсэн төгсөх вэ? Ямар мэдлэгтэй болоод төгсөх вэ? За 35 хүсгээ үзээд хүүхэд маань уншдаг, бичдэг, боддог. За тэгээд сонсох, ярих ийм чадруудыг илүү сайн хөгжүүлдэг. Дунд ангид орохдоо хүүхд ер нь яг ямар болж төлөвшөхөд дор хаяж одоо жишээлбэл эцэгчүүд харж байгаа 1-р ангид орж байгаа хүүхдээс сууд сурна те хүмүүсийн үгийг сонсож сурна гэдэг эцэгчүүд өөрсдийнхөө ажиглалтаар дүгнэлтээ хийдэг. Таны хувьд одоо юу гэх вэ? Дунд ангид орж байгаа хүүхдүүд дөө. Одоо бага ангид төгссөнийхаа дараа дунд ангид орохдоо гэсэн. За миний ажигласаар бол одоо 6-р ангийн хүүхдүүдэд ачаалал гинт ихсдэг. Хичээлийн тоо олон болдог. Тэгээд ер нь эхний 2 улирал бол их л ачаалалтай хэцүү явдаг. Энийг л даваа тулчих юм бол цаашдаа ер нь гайгүй л гэж бодож байна да. За таны хамгийн одоо ууган шавнар одоо хэдэн настай хүүхдүүд байна вэ?
За ууган шавнар одоо 20 гараал 30 40 байгаа хүүхдүүд явж байна. Одоо зарим нь төрүүчийн шавнарын хүүхдүүд нь орж байна. Өнөөдөр дааж авж байгаа ангид байна. Бага ангийн багштай өгнө гэж танд авсарч хөтлөж өгч байна. Гэж байна. Бага ангийн багшийн сайн тал нь юу юм бэ? За бага ангийн багш нар одоо байнгын насаараа л хүүхэд байдаг л гэж хэлдэг шүү дээ. Тэгээ ерөөсө хөгшөрдгөө байнгын залуугараа байдаг л гэдэг. Тэгэхээр нөгөө хүүхдүүдийн сайн сайхан энергийг биднэрт нөлөөлдөг юм болол гэж боддог шүү дээ. Та одоо боловсролын салбарт за 7 дахь 1-р анги авч байгаа хэд хэдэн жил ажилласан гэсэн үг? За боловсролын байгууллага 25 дахь жилдээ ажиллаж байна. 1-р сургууль багшилж байгаа жил. 1-р сургуульд 22 дахь жилдээ ажиллаж байгаа. 20 гаруй жил боловсролын салбарт ажиллаад ирээдүйд хэн болох вэ гэдэг тэдгээр хүүхдүүдэд мэдлэг олгож байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр та яг боловсролын салбарт гарсан энэ өөрчлөлтүүдийг яг одоо цэвэр туулж байгаа багш нарын нэг байна л та. Тэгэхээр та яг энэ өөрчлөлтүүдээр юу ажигласан бэ? Одоо жишээлбэл 10 жилтэй байж байгаад 12 жилтэй боллоо. Сургалтын хөтөлбөрүүдээс засгийн газрынхаа одоо мөрөө хөтөлбөрт боловсролын салбарт нь юу үржсэгдэн яг тэрэндээ ингээд захирагдаад өөрчлөгдөд явж байна шүү дээ. Тэгэхээр та одоо юу ажигласан бэ энэ хугацаанд өнгөрсөн хугацаа? За энэ ажиллаж байгаа явцад бол ер нь өөрчлөгдсөн юм болгоныг л бид нар дагаж өөрчлөгдөж түнд дасан зохицох гэж бас уддаг л та. Ялангуяа тэр үнэлгээ шинчлэгдсэн хөтөлбөр шинчлэгдсэн үед бид нар өөрсдөө дагаж шинчлэгдэх болдог. За одоо хамгийн сүүлийн үеийн цөм хөтөлбөр шинчлэгдээд хүүхд бүрийг хөгжүүлэх, багш бүрийг хөгжүүлэх юм ажлууд явуулж байгаа нь бол их одоо бол маш их сайхан санагдаж байгаа. Бусад хөтөлбөрүүдийг бодох юм бол өмнөхөөс яг юу нь өөрчлөгдөд байна? Жишээлбэл өмнө нь болохоор одоо нэг ангид нэг онц сурдаг нэг гарын 10 уранд багтах хүүхэд байлаа гэхэд за энэ угаасаа онц сурдаг юм чинь гэд ингэж дүгндэг байсан буруу гэсэн юм шүүмжлэг одоо сүүлийн үед ярих болсон. Харин өмнө нь одоо юу гэдэг нэг дунд сурдаг байсан бол тэр нь нэг сайн руу орох юм бол энэ хүүхэд сайжирч ийн гэж үзье. Тийм учраас бид нар хүүхэд бүрийг хөгжүүлэе гэж яриад байгаа тийм ээ. Тэгэхээр яг бодит байдал дээр ямар одоо юу нь өөрчлөгдсөн юм болоо шинэ хөтөлбөрөөр? За юуны төр үнэлгээ өөрчлөгдсөн байгаад байгаа. 1 2 3 дугаар анги чинь стандарт үнэлгээгүй. За тэгэхээр хүүхдүүдийг ерөнхийдөө төвшингийн ахиулах ийм л маягаар бид нар ажиллаж байгаа. Энэ мань хүүхдүүдийг үр өгөөж байгаа юм болов гэж бас бодож байгаа шүү дээ. Шинэ сургалтын хөтөлбөр хэр одоо дадлагч чинь вэ? Хэр дадагч чинь вэ? Одоо хүүхдүүд дээж тэр багштаач тэр сургуулийн захиргаандаач тэр ингээд бүх юм өөрчлөгдөхөөр нэг бид нар эхний жил бас учраа олохгүй л цаадаа ингээд байгаа юм болов гэж янз бүрээр бид нар үтсэн л дээ. Тэгээд багш нартайгаа суугаад ярилцаад яг хичээлийн өөрөө боловсруулад заагаад үцхээр нэрээ ингэж өөрчлөгдөх гээд байгаа юм байна. Би энэ ингэж яг энэ дагуу олон хичээлийг заагаад ах юм бол ингээд хүүхдтэйч энэ аргыг хэрэгжүүлээд багш ч гэсэн аргаа өөрчлөх ёстой юм байна гэдгийг бол олон хичээл заасны үндсэн тэр энэ шинэ хөтөлбөрөөр олон хичээл заасны үндсэн тэр мэдэж авсан л да. Тэгээд голцоо багаар багш нар нийлж хамтарч их ажиллаж байгаа. Яаж туршлагаа солилцох вэ багш нар хоорондоо? За сургууль дээрээ бол хичээл болгоноор төрөлцсөн байдлаар ингээд баг болж хичээлүүдийг бэлтэж бие биендээ зөвлөгөө өгөх маягаар ингэж явж байгаа. За бусад сургуулиудын багш нартай гэхээр дүүргээрээ хичээллэрээ нөгөө баг болж бас биеиндээ хичээл зааж өгөөд тэр арга туршлагаасаа эсвэл нэгэндээ хамтарч хичээл бэлтэж өгөөд нэгэн заах ч юм тэгж бэлтэж явсан л да. Сайн хичээлгээд улсын зөвлөгөөнд бас бид нар хичээл хамтарч дүүргээрээ бэлтэж оролцсон байгаа. За энийг би бас үр өгөөжтэй болсон гэж бодож байгаа. Бид нар энэ хөтөлбөрөө судалж үзэж байгаад эндээс хамгийн хүнд гэсэн тэгээ шинээр орж ирсэн агуулгуудыг түүж аваад тэгээ хичээлүүдээс нь бэлдээд баг болоод зааж энэ сайн хичээлд оролцсон байгаа. Тэгээ энэ маань маш их үр дүнтэй хичээл болсон. Би яг асуух хичээлээ одоо жишээлбэл яаж одоо мэрэгжил дэвшлүүлдэг юм бэ те багш нар, бага ангийн багш нар яаж одоо ямар байдлаар мэдлэгээ ахиулдаг юм болоод өөрөөр хэлбэл сургалтын хөтөлбөр ингээ өөрчлөгдөд авсан багш нарыг бас өөрчлөгдөхийг шаарддаг гэд та түрүүсээ хэллээ шүү дээ. Гэтэл та сайн туршлага солилцох талаар бас ярьчлаа. Энэ нь эргээд бас үр өгөөж өндөр байдаг уу?
мэрэгжил дэвшлүүлэхийн хувьд үү? За мэрэгжил дэвшлүүлэхийн хувьд за сургуулиас бол сургалт семинаруудыг зохион байгуулна. Бас энэ сургуулиас зохион байгуулж байгаа сургалт семинаруудаас бол багш ажлын байран дээр хөгжих гээд ийм сургалт семинаруудыг зохион байгуулдаг. Энэ бас үр өгөөжтэй болдог. Биднэрт яг сургууль дээрээ тэр сургалт семинарт суучдаг учраас за мөн нийслэлээс зохион байгуулж байгаа сургалт семинаруудад суун багш өөрийгөө хөгжүүлэхийн тулд зэрэг ахиулах, зэрэг авах ч юм уу тийм сургалтуудад бас суудаг. Эргээд одоо юу гэдэг нь сургуулийнхаа бусад багш нартай, дүүргийнхаа багш нартай, цаашлаад нийслэлийн багш нартай ер нь яаж өрсөлддөг одоо багш нарын дунд ямар тэмцээн уралдаан болж байна? Таны одоо ингэр дээр гялалцж байгаа энэ одоо медаль хизээнийхэн болоо таны би бас хувийн амьдралаас жоохон сонирхол одоо болох юм болоо гэж бодоод байна. За хамгийн сүүлд одоо сая 5 дугаар анги төгсгсөн. За энэ 5 жилийн өмнө 1-р ангид авч ирсэн сурагчид маань маш их амжилттай суралцаж төгсөөд хавар алтан гац содонгоор ингрэмлаасан байгаа. За энэ маань одоо шавнырын маань тэдний эцэг их сургууль хамт олонны маань бас дэмжлэгээр энэ шагналыг хүртсэн гэж би бодож баярлаж явж байгаа. Үнэхээр сайхан харагдчихэв. Таны шавнар олимпиадад ерөнхийдөө оролцдог ямар хүн амжилттай байсан бэ? Математикийн хичээлээр бол хүүхдүүдээ ерөнхийдөө 1-р ангиас нь эхлээл математикараас хөгжүүлж явъя гэж боддог. За өөрийнхөө боломжоор чадал чинээгээр олимпиадад бэлтгэдэг. За ингээд эндээс тэгээд шалгарсан хүүхдүүд маань олон олимпиадуудаар олон медаль аваад одоо тооны математикийн гүнзгий ангиудад хүүхдүүд маань тэнцсэн байгаа. Шинэ эрдэнэ сургуулийн шалгалтанд бас тэнцсэн хүүхдүүд байна. Багштаа баярлалаа гэж ирж бас өнөөдөр баярын мэнд хүргэсэн. Хүн ер нь багада ямар хүмүүжлэлтэй байна, орчин нь хүмүүжлийн орчин ямар байна, тэр хэрээр ирээдүйд ямар хүн болох нь бэлтгэгдэж идэг гэдэг те. Ихэнх цагаа хүүхдүүд бас сургууль дээр өнгөрөөж байгаа. Тэр бага анги гэсэн одоо яг энэ 5 жил хүнийг ер нь яг хүнд яг ямар хүмүүжлийг ямар хугацаанд хэрхэн яаж болгох юм болоо? Хүүхд ер нь 3 наснаа л төлөвшсөн байдаг гэж ярьдаг. Тэгэхээр би тийм хүмүүжлэлтэй хүн гэдгээ сургуульд орохдоо ер нь мэдчихсэн л орж ирдэг л дээ. Тэгэхээр одоо бол сургалт 20%, гин 80% гэж ярьдаг. Тэгээ хүүхдүүд ер нь гэрийн хүмүүжлэл их хүүхдүүдэд нөлөөлдөг л дөө. Орчинд нь одоо жишээлбэл гэртээ байхад нь юуг анхаарах хэрэгтэй бол эцэгчүүд одоо энэ нөгөө нэг телевиз, iPad хүссэн юм а тий гар утсаараа хүүхдүүд харчиж болж байна. Тэгэхээр энийг нь хязгаарлах хэрэгтэй юм болов уу? Эцэгчүүд энэ тал дээр юу яаж хамтарч ажиллах хэрэгтэй юм бол магадгүй сургуулийн орчинд энийг одоо хязгаарласан зүйл заалны 4 сургууль дээр байгаа юм. Ухаалаг утас хэрэглүүлэхгүйгээд манайхд бас дүрмдээ оруулсан л байгаа л да. Энэ бас зөвүүл юм бэлээ. Багш нь чинь утсыг хэрэглэгээ хязгаарлаад сурагчид нь чинь хэрэглэгээ хязгаарлах юм бол энэ зөв зохистой гэж бодоод байгаа. Хүүхдийн эрүүл мэндэд ч бас энэ хэрэгтэй. Тэгэхээр сургууль дээр бид нар яг тэгж байгаатай ижилхэн эцэгчүүд ч гэсэн гэртээ гэрийнхээ орчинд бас энэ талаар зөвлөж хүүхдүүдэд хэлж яах хэрэгтэй. За яг аргагүй хүүхдүүд ингээ хэрэглээд сурцсан байвал бас тэрийг цаг хязгаартаагаар хэрэглүүлж ивэл зүгээр юм а гэж бас бодож байна л да. Сургуулийн орчинд бол тэр утсаа хэрэглэхгүй явж байхад хүүхдүүдийн тэр нүдний ядаргаа бол тэр сургууль дээр байх хугацаанд бас тайлагдаад очдөг байх гэдэг боддөө шүү дээ. Нэрэл ингээл байн ширтэл ухаад ахлаар бас тийм дүрм журмтай болгочоор хүүхдүүд аягүй сайн дагж байгаа шүү дээ. Ахлах ангидаа бас энэ журам нь үйлчилж байна уу? Одоо ер нь 1-ээс 12 дугаар ангийн бүх сурагчдад хоолой утас хэрэглүүлэхгүй гэдэг дүрм журам гаргасан багш сурагчдад тэрийг л барьж байгаа. За та боловсролын салбарт 20 гаруй жил ажиллажсэн. За 7 дахь 1-р анги энэ жил одоо хүлээн авч байгаа. Одоо баш туршлагатай багш шиг таныг хараад байна л да. Тэгэхээр та одоо боловсролын салбарыг бүхлээр нь харахаар магадгүй одоо жишээлбэл энэ хөтөлбөр хэрэгжихэд ийм хэрэгтэй байна. Энэ орчинд нэг ийм басан байна. Ингэсэн бол уг нь хүүхдүүд илүү сурдаг юм даа ч юм уу. Та бас ингээд хувь хүнийхээ бодлоор зарим зүйлийг ажигладаг баха. Та яг багангийн багшийн хувьд юуг ажигладаг вэ? Одоо хүүхдийн сурах орчинд болж байгаа үйл явдлуудыг хараад. За юуны төрөө одоо энэ сургачгийн талаар л би бас хэлмээр байна л да. Сургачиг бас их том хэмжээтэй байна. Хүүхдийн ширээн дээр одоо багтахгүй
Тэгээ хүүхдүүд цүнхэндээ авч явахад их хүнд жинтэй. За тэгээд бас тэр дотор нь орсон агуулгуудын хувьд ярих юм бол шинэ хичээл зөвхөн нэг нүур. Тэгэл тэрнээс хойш хүүхд бие дааж хийх ажил багттай. За тэгэл энэ болгоныг тэр олгохын тулд багш л тэр болгоныг нөхөж бэлтэж байгаа шүү дээ. Тэгэхээр багшд хичээлдээ бэлдэх маш их цаг хэрэгтэй болоод байгаа байхгүй юу? Хичээлдээ бэлтэн, тэгээ хүүхдүүдийнхээ өдөр тутам хийсэн дэвтрүүдийг үзнэ. Ингээд сургач дээрээ нэмэлт материалууд бэлтэн гээд. Тэгээ одоо 60 гаруй хүүхэдтэй хүн чинь өдөрт нэг хичээлийн дэвтэр үзэхгүй шүү дээ. 2-3 хичээлийн дэвтэр үзнэ. Түүнийг нь бичин засна гэхэд нэг хичээлийн дэвтрийг л сайн засахад бол 2 цаг зарцуулагддаг байхгүй юу. Тэгэхээр бусад хичээлүүдийн материалуудыг бэлтгэх нь гэхээр баг маш их цаг хэрэгтэй. Шөнийхөө нойрыг заримдаа хагаслаад би хичээлдээ бэлдээл явдаг л та. Багангийн багш гэдэг үнэхээр амаргүй юм да тий. Маш их ажиллагаатай. Ууггүй ажиллаж ижил тэр хүүхдүүдийг сургаж болгоно шүү дээ. За баярлалаа багш. Та бүхэн ярилцах цагийн түрээд дуусчихна. Тэгээ өнөөдөр хичээлийн шинэ жилийн эхний өдөр байгаа. Тэм учраас үзэгч та бүхэнтэй нийслэлийн 1-р сургуулийн бага ангийн багш Алтан гэрлийг уулзуулж ярилцууллаа. Таны эрдмийн ажилд амжилт хүсье багшаа. Хүрэлцээсэнд баярлалаа. Танай телевизийн тус ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. За ярилцлагын түрээд дуусч тас.